За өглөөний мэнд хүргэе. Тэгэхэд энэ төсөвдөр бидний нэг харах ёстой юм гадаад зээлтэй холбоотойгоор энэ орон сууцны төслүүдийг заавал ярих хэрэгтэй одоо. Энэ Монгол банкныхан бас байгаа ах. Тэгээд ер нь энэ бодлого тодорхойлогч нар маань нэг энэ бодлогооныг эргэж харах хэрэгтэй үе байна л да. 2016-аас 2024 оны оронд нэг 6.1 их найд төгрөгийг ерөнхийдөө бол ипотекийн зээлээр гарсан, зарцуулагдсан байгаа. Тэгээд 16-наас хойш цэврээр бол 3.5 их найд төгрөгийн үзүүлэлт бол гарсан. Энэний 10% нь л бол арилжааны банкудаас санхүүжүүлсэн гэж үзэх юм бол Монгол банк ердөөсөө үлдсэн мөнгийг хевлээд зах зээл рүү нийлүүлсэн байгаа. Тэгэд энэ маань бол өөрөө хэрэглээний үнийн индексийг бол 2 дахин нэмэгдүүлсэн. Нөгөө иргэдийн яриад байгаа юмны үн өндөр болчиход байна, инфляц өндөр болчиход байна гэдэг асуудлыг дэгдээхэд хамгийн гол нөлөөтэй оролцсон хөтөлбөр маань бол өөрөө энэ ипотекийн зээл гэдэг хөтөлбөр байгаа юм. Тэгэд иргэдэд сонсогдохдоо энэ өөрөө асар гой сонсогддог. Бид бүхэн иргэн болгон одоо орон сууцнд амьдрах хэрэгтэй гэдэг агуулга нь гоё харагддаг. Тэгээ бодит байдал дээр энэ хинт хүрээд байна гэд харахаар одоо чинь 25 онд бол 80% нь Улаанбаатар хотод олгогдсон байна. Бид нар нөгөө Улаанбаатар хотын төвлөрөл хит их байгаад байна. Яаж орон нутгуудлага хөгжлийг төлөвлөх үү гэж ярьдаг хэрнээ төрийн бодлогочин өөрөө эсрэг зөвлөгөө явуулсан. Улаанбаатар хот дотроо ахиад харах юм бол хаан уул дүүрэг нисэхтэр бүх төвлөрөл нь бий болцсон байна. Тэгэд эн чинь яг гэр ороллогоо өөрчлөлт байгаа бодлого муу юм уу гэвэл үгүй. Одоо нийслэл дээр энэ Нямбатар дараа баахан хятадуудтай нийлж хийгээд байгаа энэ орон сууцны төслүүд байна. Эдгээр бол цэвэр мөнгө гол дахиад явагдаж байгаа. Тэгэд энэ бодлогыг бид нар нэг эргэж харах хэрэгтэй байгаа. Монгол банк дээр одоо мөнгө хэвлсэн байдлаар явдаг байсан нь одоо сүүл рүүгээ баялагын сан руугаа орё гэдэг энэ асуудал яригдчихэв. Ер нь баялагын сангийн мөнгийг бид нар энэ зах зээл дээр мөнгө хэлбэрээр ингээ оруулаад өгнө гэж асар буруу одоо зүйл байгаа. Венецуэл бас яг ингэж явж байсан. Венецуэл бас яг баялагын сангийнхаа одоо мөнгийг орон сууц руу оруулаад бүх иргэндээ орон сууц өгнө гэж ярьсан. За тэгээд тэр үнд нь бол клиентелизм буюу төртөө ойр гэрээд тендер авч чаддаг тэр компаниуд нь л хідэн байрнууд бариад нөгөө талдаа олонгод нь эргэн төлөлт нь хангагдаж чаддгүй зах зээл нь өрөө унсан. Тэгэд энэ яагаад энэ бодлого буруу байгааг харах хэрэгтэй юм гэхээр одоо жишээ нь орон сууцны үн 2016 оны 1-р улиралдаар бол метр квадрат 1.9 сая төгрөг байсан. Одоо 24 оны эцсийн байдлаар харахад 4.6 сая төгрөг болсон байгаа. Тэгэхээр чинь энтэй хамт цалин өөрөө өсөөгүй байгаа. Тэгээ бид нар хиймэл эрэлтийг бий болгож хуурамчаар одоо энэ хөтөлбөрийг ингээд санхүүжүүлж явна гэдэг маань цаад утгаараа бид нар бүх эдийн засгийн унгаацсан бодлого яваад байна шүү дээ. Энэ дээр Монгол банкнаас асуумаар гана. Энэ бодит байдлыг та нар гаргаж ирж хилдэггүй юм уу? Одоо ингээд яваад ах юм уу? Баялагын сангаар одоо энийгээ цааш нь үргэлжлүүлээд явах юм уу? Дараа нь эрчим хүчний сайд Чойж сүрэнгээс асуумаар гана. 2017 оноос хойш одоо Улаанбаатар хотын нэгдсэн дулааны хүчин чадал бол одоо дүүрсэн, боломжгүй болцсон гэдэг. Тим хэрнээ Цэнгүү шүү. 1 минут. Тим хэрнээ яаж одоо жишээ нь Улаанбаатар хотод нэмэгтэр дулаан одоо цахилгаанд холбогдож яваад байгаа юм би. Бид нар үндсэн стандартн дээр бол хасах 40 градус хүртэл одоо жишээ нь нэгдсэн дулааны сүлжээг бол тооцож авч явдаг. Сүүлийн жилүүдэд бол нэг хасах 27 градус болдог учраас тэр хоорондын зөрүүн дээр нь бол энэ дулаан сүлжээнийхэн бол шинэ холболтуудыг оруулж явж байгаа гэж тооцож байна. Гэхдээ өвөл ямар болохыг бид нар мэдэхгүй. Яг үнэхээр бодит байдал дээр хасах 40 градус ирэх жилүүдэд хүрэх юм бол Улаанбаатар хот маань бол холдох аюулт одоо хөлдөх аюултай болж байгаа. Тэгэхээр энэний хариуцлагыг хэн хүлээх вэ? Бид бүхэн энэ төлөвлөлтөн дээрээ дандаа юм буруу төлөвлөлтнөөс болж үүдэж явсан үйл гайг нь одоо ингэж үүрээд явж байна. Тэгээ энэ дээр хариулт авъя. За эдийн засгийн байнгын орны эрхлэх асуудлын харьяа төсвийн ерхийллийн захирагчдаас асууж байгаа. За Монгол банк нөө бие даасан төсөвтэй байгуулга учраас энд ирээгүй байна. За ингээд сангийн яам хариулна. За дээрэс нь барилга хот байгуулалт процессшилтын яам хариулна. За дараа нь бол Чойж сүрэн сайд хариулна. За 6 номер. Сайн сангийн яам тулгай гишүүний асуултанд хариулъя. Ипотекийн хөнгөлтэй зээлийн хөтөлбөрийн хувьд 2024 онд 1.4 их найд төгрөгийн хөнгөлтэй зээлийн санхүүжилт гаргасан. За энэ дээр бол энэ бол шинээр гаргаж байгаа мөнгө биш. Өмнө гаргасан ипотекийн зээлийнхэн эргэн төлөлтөөс Төв банкнаас бол жил борлого эргэн төлөлтөө буцааж ипотекийн санхүүжилт рүү гаргадаг гэсэн манайх бол ойлголттой байгаа. За тэгээд 1.4 их найдаас
Улаанбаатар хотод 60%, буюу 866.2 тэрбум төгрөгийг, орон нутагт 566.2 тэрбум төгрөгийг 40% олгосон байгаа. За үндэсний баялагын сангийн хувьд бол дотроо 3 сан байгаа. За ирээдүйн санг бол бид нар бол гадаадад бусад орнуудын төв банкн дээр одоо хадгалж байгаа. Хуримтлалын сангийн хөрөнгийг бол дотоодод хөрөнгө оруулах байдлаар шийднэ гэдэг хуулийн дээр заасан байгаа. За энийг бол төв банкны бас дансан дээр хадгалдаг. Хуримтлалын сангийн хөрөнгийг бол бид нар орон сууцны хөнгөлөлтийн зээлийн хөтөлбөр дээр хөрөнгө оруулах байдлаар хэрэгжүүлж байгаа. Тэгээ хуримтлалын сан дээр бол жил болгон бодлогын хүүгээр хүү тооцоод ингэж явж байгаа. За хариулт 5 номер. Хотоогт орон сууц хотоогт барилга орон сууцчлалтын яамны хэлсэн дарга мөх чаргал ипотекийн зээлийг хүртээмжтэй болгох чиглэлээр яам дээр бол санал боловсруулад зээлийн одоо нэг хөнгөлөлтөй журамд өөрчлөлт оруулах санал боловсруулж байгаа. Тухайлбал одоо яг хөгжлийн ерхий Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерхий төлөвлөгөөний төсөл дээр дурддагдсан гэр хорооллын дахин төлөлтийн болон 1-2 дугаар бүсүүдэд ялгууртай байдлаар ипотекийн зээлийг хүүгийн ялгууртай байдлаар олгуулах яг ийм саналыг бид нар боловсруулад холбогдох газар руу хөргүүлж байгаа. Чойжлсон сайд. За зэнгүү шөнө асуултанд хариулъя. Та жирийн шалтгаанаа орг өөрөө хэлж эхлэв дээ. Хас 39 градуста 7 хоногоос доош дээш хугацаанд шөнө температур байсан тохиолдолд тооцож тасалгаанд 23 градус барихаар ийм тооцоол анх хийгдсэн юм байна л. Сүүлийн жилүүдэд нэг хас 39 градус хүрэхгүй байгаа учраас одоо Монгол цангаараа нэмж болгож явсан техникийн нөхцөлд бол явсаар байгаад хөтөн чалаас нь 50% авчихсан юм байгаа нь. Нэг ялангуяа 12-аас 16 онд бол хамгийн их техникийн нөхцөлд болгогдсон байна. Улс төрийн чин зүрэм ярихгүй би. Ер нь бол энэ хитачаалагдсан Улаанбаатар хотын дулааны асуудал ярьж байгаа шиг байна. Хитачаалагдсан хэсгүүд дээр нь одоо нэг ялангуяа хаан улд өргийн 11, 15, 17, 18, Баян зүрхийн 26 дугаар хорооны төгсгөл дээр одоо газ станцаар яг гарцаагүй таны яриад байгаа нөхцөл байдал форс мажор үүссэн тохиолдолд нөгөө талаас нь газ Гүйцэж ирлээ. Чойжлсон сайд. газ станцаар одоо ийм нөөцлөөр дулааны станц барихаар 3-4 газарт ажлыг эхлүүлээд байгаа. Хамгийн сүүлийнх нь бол бодолж явсаар байгаад бид нар энэ зайсангийн гөрний зүүн талд 4 газар нэг жоохон нэг ажиллаж байсныг тэнд аваад одоо энэ жил нэгийг эхлэж байна. Шилбэдэд төв баяр дамдаржаад төв гэх мэт дулааны тархамлах хөөсрүүдийг нэмж барихаас ондоо аргагүй. Өнгөрсөн 2024 онд Амгалан дулааны станцыг 116 гигакалори цагаар нэмэгдүүлсээс ондоо яг сүүлийн 3 жилийн туршид бол Улаанбаатар хотод дулааны хангамжийн талаар бодит ажил сүртэй хийгдэж амжаагүй. Хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодож байна.